Saya bekerja. Та бүхэндээ өвлийн дунд сар шар болгон сарын 7 мэгтэй хөвгчлэн дахиад өдрийн өдөр бэлгийн далдын 23-ны амар амгалан гайлтгая. За энэ сард улстай найж өгнө хэмээн заамсан мэцтэр ноён Бямдоржийн сонгоо таныг тайзнаваа. За өнөөдөр төрөлцсөн заамсан иргэд тэмүрчд яач та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдөр 2026 оны 1 сарын 11-ний өдөр 3 нэг давхцсан юм бас өрөөл буйны юм өдөр байж байгаа. Тэгээ энэ өдөр бас энэ сайхан өдөр манай Төв аймгийн Төв аймгаар огуулдаг бидний хувьд бас Төв аймгийн салбар салбартаа бас ноён оргил нь болсон хоёр гайхалтай бас хүмүүс маань ирснийг бас тав болгох таатай байна. За нарийн мэдээлэл юм нь бол манай хөтлөгч бас дурдээ явах. Одоо Төв гадны гэрчлийн хийдийн хамлан манай Төв аймгийн бүрэн сумын харьяат урлагийн гавьяа зүтгэлтэн одоо Имберлийн чойж онцгой маань ирсэн байна. Улаанбаатар 20-р зууны манлай одоо хүлэгч Төв аймгийн Баян цагаан сумын харьяат ганцхан нэмийн давуу бах манаас ирсэн байна. Тэгээд өнөөдөр хамгийн гол нь энэ хоёр хүнийг эрхэм бас өрж заамарсан манд уулзуулах манай Месрэнгийн ихтэй бах манаас гол үр гүйцэтгэж энэ хоёр хүнийг өрж Södрийн тамгын газар бидэнтэй хамтарч бас өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгааг цохон тэмдэглэж хэлэхэд таатай байна. Бидний хувьд сүсгтэн олон дээр нь бас энэ уяачид, залуу уяачдад энэ салбарын бас хоёр ноён оргил болсон манай Төв аймгийн одоо Төв аймаг бол улстай хамгийн том 27 сумтай ийм аймаг байж байгаа. Тэгээ энэ аймгийг төлөөлж бид бүхэн одоо бас заамар сумд өнөөдөр урьж ингэж заалж та бүхэнтэй бас уулзуулж тодорхой бас төвшөнд энэ хүмүүсийн сургаалыг айлтгаж залуу малчид залуу уяачид цаашдаа юун дээр анхаарахыг өнөөдөр бидний хувьд мормала хиймэрлэг шүтээлэг гэж хардаг мөртлөө нөгөө талд нь бас хатаач өтөө гэдэг юм илүү бас төлхөө мэдрэгдэх гээд байгаа учраас бас залуу уяачид анхааруулж тэгээд дээр нь бас яриа хэлэх мөн дээр нь одоо хөшчүүл ахмадууд маань их ирсэн байна. Сүсгтэй олонд бас зориулж манай чойжом цам маань бас тодорхой өөрийн бурхан номын үйл ажиллагааг танилцуулж бас та бүхэнд анхааруулж одоо амьдралын ухаан талаас олон сайхан юмыг ярина. Тэгээд ингээ өнөөдрийн үйл ажиллагаа албасаар нээснийг мэдэгдъя. За ингээд тайзнаа гандан дэгчлэн хийдийн хан сур 29 хам Намуу хаан Дэлхийн буддистийн холбооны зөвлөх Азийн буддистийн их тайвны баг хурлын ерөнхийлөгч соёлын гавьяа зүтгэлтэн гавьч Дэмбэрлийн Чойжом таныг тайзнаа өрье. Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат малчин тод мандаа уяач 20-р зууны мандаа хүлэгч Данзан намын давуу хүү таныг хүндэтгэлийн тайзнаа өрж байна. Ер нь танай нутгаас мор дэх самт. Мор ойд хүнээс гадна энэ төр хүний аран шин зан бүхүүл явдлын дээр гарч байдаг.
Ер нь IT-ийг ухаалаг хүн бол хүнийг сайн яваад морь хордлуулад авахад зан нэгтэй байдаг. Зарим нэг хараа унжгарах нэг хүнийг хойноос нарсан янз бүрийн нэг тийм хордсон шаардсан ийм хүн бол тэгээд морь сайн дэгж явахад бол ихтэйхэн үрчээд морь жоохон архитруулахгүй бол тэгсээ гадуур яваад байдаг. Ингээд хүний хараа шиг хайгддаг байдаг. Тийм учраас Монгол хүн бол одоо энэ хүний чанартай нэг зантай байх нь их зөв сайхан юм уу гэсэн. Тэгээ энэ одоо бидний энэ их 93 наадам гэдэг бол одоо Монгол сургалтын голны их соёл юм аа. Дэлхийд байхгүй том соёл юм аа. Дэлхийн улс орныг өөрийн болгож авахын тулд жишээ нь соёлгүй болгодог юм. Тийм учраас бид нар энэ их хурдмаар энэ 93 наадмын бол хэхэн үүрэгтэй гүйцэтгэж явах хэрэгтэй юм уу даа гэж бүх хүмүүсийн бидний үүрэг юм аа гэж санагдав. Тэгээд танарт ажлыг ханд төсөй да. Хүлэг эрдэнэ үйлдвэрсагийн сайжруулж төмөн олны төрийн наадамд дэмжлэг шиг бодлого илүү сайхан олон мөр хаягдруулж тосон замрын тогтой том үеэс зүгээр бодлорыг гэдэг баяр хүргэе та. Тавчхан сан уншижээ. За энэ үед юу бодож яхах юм гэхээр ерөөсө бурхан шишин шүтдэг хүнд ихний шүтлэг гүнсээ тэр гүн ухаан эднүүдийн үзэл зэрэгтэр өчнөө янз бүрийн оюун ухаан ярьдаг шүтдэг бишрэлийг баяждаг. Ихэнх үеийн шүтлэгт нэг дөрвөн юмыг манай монголчууд их дээр үеэсээ 3-4 жил одоо энгийн ард хүмүүс шүтэж биширж ирэхтэй бодож ирсэн. Тэгээ энэний юу гэхтэй зэрэг хамгийн түрүүнд хүнд юу хэрэгтэй байд юм бэ? Эд таваар мөнгө цаас өр хөөгд одоо сайн сайхан элдэнгүй юм байна. Хамгийн тэднүүдийнхаа эрдэм чадлыг үзэж одоо сайхан жаргалтай амьдрахад хамгийн түрүүнд нас хэрэгтэй байдаг. Тийм учраас өөрийнхөө талаас насыг уртгасгах талын өвчнгүй байх, насаа уртгасгах ажлыг өөрөө хийдэг. Идэж явах юм. Одоо бурхан багш бол маш иглийн юм дотор биднуудын хамгийн эрхэмлэх ёстой юм бэ гэж ингэж айлдсан. Тэгээд тэр эрхэмлэх ёстой 3 чухал зүйлний үхлээ сай гой жодлон гэж 3 юм хэлсэн. Идэж явах юм тааруулах. Дандаа дурандаа захирагдаад хайрсан төлсөн юм өөх мөх хилдэнгүй юм хамгийн болдгүй юмыг хийж байгаа л тэгэл даралт маралт дамгах тэгэл одоо өчтөө өвчин өөртөө тарьж байгаа. Тэр л одоо хайрсан төлсөн юм сүүлийн үеийнх дандаа бооц хоошуур тэгэл цов мов гэнэ элдэнгүй мэдсээр байгаа тэгэл одоо энэ хеликобактер зөндөөн болоод ходоод хамгийн төв. Бид нар монголчуудын өвчин чи элэг, сүс, ходоод бөөр эднүүд л байна шүү дээ. Тэгэхээр энэ өвчин гараад байгаа чи өгөхлөөр бурхны шишний хэлдгээр учир шалтгаан нь хаана байна вэ гэж ирэх ёстой. Биений бөөр өвдчлөө биш. Би бөөрийн өвчинг яагаад авчих вэ? Миний ажимдал идэж явах юм хөдөлгөөнд одоо зан ажлын сэтгэлд юу ургаад бөөрийн тал руу явчихваа гэж ингэж бодоод их усүрээ олоод тэндээсээ засвар эхэлдэг. Сэтгэл санаагаа засдаг. Жишээлбэл одоо энэ идэж явах юм маань тохиолдол. Тэгээд гой гэдэг нь хувцаа. Өвдийн хүйдний ганган байна гэж нэг шилэн төрхөө өмсчөөд хөлдөж өгшхаа тэгэл сав байхгүй, бөөр байхгүй, тэгэл эмлэг хэвтэй. Тэгэл одоо өр хөөгдгөө гаргаж чадахгүй ингээд болж шүү дээ. Жодлом гэдэг нь үйл хөдлөл. Энэ үйл хөдлөлийг их зөв байлгах хэрэгтэй. Тэр одоо би хагаасаа хавж явах. Тэргүүтнээр энэ урт насыг бүтээдэг. Өөрийнхөө талаас болохтой зэрэг юм мэтэй. Тэгээд тэр одоо үйл ажиллагаа ханаа төрсөн ч дорн нэдгэж явахгүй бол тэгэл эрдээ босоод ирдэг ийм л ажил. Тийм учраас энэ бүгдийг ажигладаг. Тэгээд бурхан шүтэнээс одоо цэвэн бид бурхан цагаан дарыг бурхан зүгдэр намжилмаа бурхан тэргүүтээ тэр насны бурхадын авшгийг авдаг, бяцлаглыг хийдэг, бүтээлийн тарин бандын тоолдог тэргүүтээ шашнаасаа ингэж одоо бас одоо тэр урт насны ажлыг хийдэг нэг ийм хоёр давхар. Насллаа гэхдээ өвдөө тавдаад байх юм бол жаргаж өгдөг юм а тийм ч өвчнгүй байхын төлөө тэр өвчин яавал хөрөхгүй байх уу, яаж ирүүл байх уу, өвдөхдөө зэрэг гэр орноо төвөөчдөг. Тэгэл өвчтэй хүндээ тэрний чи асрах барих гэдэг өчнөө ажил болоод тэгээд жаргалтай сайхан амьдрал боснаад байдیں۔ Тийм учраас өвчнгүй байхын төлөө тэмцэл явуулдаг.
өөрийнхөө талаас бурхан шүтэнээс их манал тэргүүтээ даятаамбихан зэбэхан зараа засамтад тэргүүтээ бяцлагад бүтээл хийдэг одоо янз бүрийн юм байна. За энэ хоёр байлаа ч гэсэн барчид гэж юм байвал жаргаж өгдөг юм аа. Тийм учраас барчтаас хамгаалж өгөөч. Тэр барчтаас хамгаалгад нь 10 хангал тэргүүтээ тэр нэг сүрхий ар зайсан борхтод байна шүү. Тэднүүд биднүүдийг хамгаалагч сахиус гэд нэртэй биднүүдийг хамгаалагч байгаа. Тэр борхтуудыг одоо жилдээ нэг удаа өөртөө таарахыг сонгож яваад жасаа хорд ном оруулдаг. Тэгээд одоо ном зомын болохгүй хэд орон батж айлтгадаг. Тэгээд ингээ барчдгүй байлгаж өршөөж хэрүүл хараалгүй байлгаж өршөөгөөч. Гэр орон дотор буцармаг юм байхгүй. Тэгээд барчид цаад оруулахгүй. Аюул аваар осол элдүнгийн юмнаас хамгаалж өгөөч. Тэгээ өөрөө сэргэмжтэй. Дамб шишин гэж хоёр юмыг урдаа агуулж өг гэсэн энэ барчдаас хамгаалах. Дамб гэдэг нь санамцар. Би хэрвээ мотоцикл барьж яваад эвгүйхэн шиг барих юм бол аваартраад өхөж болно шүү. Дахир татуулаад өр хөвгтэй зовоож магадгүй шүү гэдэг санамцар. Би арх уугаад авах юм бол гэрүүлээ хөнөөчж магадгүй шүү гэдэг санамцар. Тэгээд ийм санамцарыг агуулад тэгээд мэдэмц санамцар мэдэмцэр гэж тийм юмаа мэдэж яваад тэгээд байнга санаад болгоомжтой байх. Энэ одоо барчтаас юм. Тэгээд гэр оронд хэрүүл шуга одоо энэ арх мар хэднүүдийг бол одоо төвчих хэрэгтэй л болж байгаа. Бурхан багш архины 27 гэм хэлсэн. Тэр дотроос хамгийн гэмтэй гэм нь юу вэ? Гэхдээ тэр санамцрыг алга болгох гэж. Ингээд энэ барчтаас өөрийгөө хамгаалдаг. Энэ 3 дугаар нь тэр шашнаас л тэр хангалуудаас ажиллаж байна гэдэг. Тэгээ 4-р нийт таваар байдаг. Эд таваар гэдэг нэлээд эрхэм чухал зүйл. Өөрийн амьдралд хүрэлцээтэй хэмжээний эд таваар төгрөг мөнгө байхгүй бол амьдрал гонигтай болдог, зовлон тундаг. Өцөгдөн гойч явж байгаад өвчин тусдаг, сунаргүй байж байгаад одоо янз бүрийн ханаа тамаа тусаад тэгээд цаашаа яваад ингээд яваад өгдөг үр хүүхэд боловсрал мэдлэг байхгүй. Ингээд жаргалыг аваа явчихдаг. Эд таваар гэдэг бол хамгийн чухал. Урдынхаа гурвыг татаад унгаж чадна гэсэн. Тийм учраас өөрийн амьдралд хэрэгцээтэй хүрэлцээтэй хэмжээний таварыг өөртөө бий болгож тэргүүдийг бий болгоод амьдралаа шүтлэх нь хамгийн чухал. Зөв замаар ингэрээ гэж энэ бурхан багшийн номд байна. Зөв замаар гэж. Тэгээ ийм 4 юмыг их чухалчилдаг. Дээрээс нь байгаль дэлхий. За ийм 5 юмыг намайг сан уншиж хахад бодож байгаарай. Урт настай удаан жаргалтай байлгаж өршөө. Өвчин зовлонгүй байлгаж өршөө. Тэгээд барчдаггүй мэд сайхан суулгаж өршөө. Дээрээс нь тэгээд одоо эд таваар илбэгдэл үр хөөхд өнөрөдхөн. Тэгээд энэ газар дэлхийн цагтаа хорож ган гачиггүй зуд зурхангүй сайхан байлгаж өршөөгөөч гэж. Тэгэхээр бид бол ийм сэтгэл санаагаараа сайхан бодох хэрэгтэй. Тэгээд би энэ сан дотор тийм юм ордыг орт настай удаан жаргалтай өвчин зовлонгүй байх байгаль дэлхий ертөнц тэгээд бурхан шүтээндээ даатгаж байгаа хантай ном байгаа юм. Тэгээд би тавчхан сан уншия. Тэгээд танууд сайхан бодоод сууж. Санжээ чөтөн зөвжиж юмла жанчвар дутагнэж явсооч. Тагижэнс явандадаг. Далаванчэр санжээнд өршөө санжээ чөтөн зөвжиж юмла жанчвар дутагнэж явсооч. Тагижэнс явандадаг. Далаванчэр санжээнд өршөө санжээ чөтөн зөвжиж юмла жанчвар дутагнэж явсооч. Тагижэнс явандадаг. Далаванчэр санжээнд өршөө симжаан дамжид деваатан дэвижүүдэн намарч Симжаан дамжид онголдон онгол жижүүд мөр Симжаан дамжид онгол мэдээ деваат мэвэр Симжаан дамжид нэрэн чигдэн нэдэн мар бэ танимлаа навэрч үрчээ Симжаан дамжид деваатан дэвижүүд намарч Симжаан дамжид онголдон онгол жижүүд мөр Симжаан дамжид онгол мэдээ деваат мэвэр Симжаан дамжид нэрэн чигдэн нэдэн мар бэ танимлаа навэр Симжаан дамжид деваатан дэвижүүд намарч Симжаан дамжид онголдон онгол жижүүд Симжаан дамжид онгол мэдээ деваат мэвэр Симжаан дамжид нэрэн чигдэн нэдэн мар бэ танимлаа навэрч үрчээ. За эхний энэ сэтгэлээ засах ном уншиж байгаа юм. Энэ яаж сэтгэлээ засдаг юм гэхдээ зэрэг бид харамын бодох тусмал өөрийгөө хөнөөгөөд байдаг. Хажууд байгаа гэрвэл бусдыгаа бодоод авах тусам өөрт жаргал ирээд байдаг юм байгаа юм. Тийм учраас тэр бусдын бодсон сэтгэлийг хамгийн түрүүнд үүсгээд ингээд эрэхтэй зэрэг өөрт жаргалтай сайхан амьдралын шатгаа нөхцөл бүрдээд байдаг юм. Эхнэрээ хичнээн хайрлах тусам хайр тэндээс улам ихсээд ирээд өөрт ирдэг. Өөр хүүхдээ хичнээн хайрлах тусам өөр хүүхдийн талаас аав ээжээ хайрлах сэтгэл ирээд байдаг. Тийм жам ёсны юм байна. Тийм учраас бол ихтэй хайрын тухай хамаг амтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан руугаа төгөлдөр болтугай.
хамаг амтын зовлон хийгээ зовлонгийн шалтгаанаас хавцах болтугай. Хамаг амтан амгалан хийгээ зовлонгүй байх болтугай. Хамаг амтан ойр хол уурлах одоо шунах хоёроос хавцаж тэгштар арчих болтугай гэдэг ийм дөрвөн шилэг байгаа. Энэ бол хайрын тухай юм. Яг тэгвэл тэр эхний амгалан хийгээд амгалангийн шалтгаантай байгаа болтугай гэдэг нь бол асарлын хайрыг хэлдэг. Асарлын хайр гэдэг нь юу гэхтэй зэрэг тэр зоригдлын орон болж байгаа миний сэтгэлийн зоригдлын орон болж байгаа тэр эхнэр хөөгч байд юм уу тэр бос түүний амгалантай байх болтугай даа гэд хүн хайрлаад ирэхлээр битгий зовчоос амгалантай л байх болж байгаасаа гэж асарлын сэтгэл үүсдэг. Тэр сэтгэлийг одоо хамгийн эхлээд бодох ёстой. Тэгээд тэр асарлын сэтгэл гэдэг бол аав ээж ахын дүүс тэгэл өөр хүүхэд хамаг эхнэр хүүхэдүүдэд хайрлах сэтгэл тэнд багтаж байгаа юм. Тэгээд дараа нь зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хавтах болтугай гэдэг нь нинжийн сэтгэл, нэгүсэл инэрлийн сэтгэл. Тэр нь зоригдлын орон болж байгаа тэр хүнийгээ зовлонгүй л байх болтугай гэж сэтгэл хайр үүсэж байгаа. Тэрний дараа юу гэхтэй зэрэг гаваа цадмад гэж. Тэр хоёрыг хайрлаа тэгээд амгалан жаргалтай болохтой зэрэг баярлж байгаа тийм сэтгэл. Тэр бас хайр юм байна. Тэгээд тэр одоо гаваа цадмад буюу баясгалангийн хайр. Тэрний дараа тэгш орчих болтугай гэдэг нь юу гэхтэй зэрэг нэг хүнийг дэндүү татаа гэр бүл дотор байгаа нэг 5 хүүхэдтэй байлиг нэгийг мундаг татаад нөгөөдөлийг над үзээд эхлэх юм бол тэр хүүхдүүд бүтдэг. Сургуулийн нагийн хүүхэд багш нь 2-3 баяны хүүхдийг л дээш нь татаад бусдыг над үзээд эхлэх юм бусд нь хүн биш болдог. Тэгш үзээд ирэхтэй зэрэг ангийн 40 хүүхэд 40-өлөө багштай хайртай болдог. Миний одоо багт сурж ясан ангийнхан одоо хамгийн их загнадаг биднуудын төлөө хэнийг чалгахгүй зодод нүддэг байсан тэр багштай хамгийн түрүүнд уулзаад ярихдаа тэднийгаа л ярьдаг. Тийм учраас тэгш хайр гэдэг бол их гоё юм байдаг. Тэгээ ийм маягийн сэтгэл эхлээд бясалгаад тэр номоо уншдаг. Тэгээд энэ урд татгалгаа. За тэгээд сангаа уншия. Арингаа дэвал орчиж жааны житэвдэн татвазан баямдан явын өршин барж санзай чатар чанан самае дамзай чансаг чимлам сагми диши дүзэй юмцаа чигүнсэн жидүүн лан намар журмаа хомгатын сэндлэмана дэрчилэр үржэзэрлэм дэндэр чэдвэнас санжээ жадар донгосоо жидэши ласктэн дэсэн дэсэжэн дэндэр чэд тагжиг намлаа жижсэн гойл хасан бэлэтэн юлаашып тамжин дэндэр чэдвэнас чэжид юм төөчэй дэвадэж татагтэн дангламс дэндэр чэдвэнас тэрмават сэртэн шивэн шүгэ дондоо дэндэр чэдвэнас шүү заржилламаа дөмө гончгсан хандаа чэдэн цаг жоохон маш дэвадэж чэдэ иргэдэг ланчид аномали хожээ дам жээ дэрнэн тамцсан дээр хандсан сарвас басан голломсон юм босон шүү мэзэйд хоосон ятхан да хоосон дагжиг налжир харж байлаа мэмнодод чайдал ланжид тунсан самбаа чашин дэвжүрчээ жээ чай номер чингомболдам мэлэн шингон магансан дасан харсан дээрээс мэдсэн сасан тамжид төгсөн умдаа галжсэн дамдаа хандв жагдууд шиндэвд тамилдад пуамалисэн жисэн хандсан мэс манад чимэд марцууд хамсан мондод ватэн жисэн сүндэн доо уммачны доо төрсөн доо цалмай бава хандадан налжаттаг илэндаа ганги толана унж гарууц гэсэн юм дөө атарс налжаттаг илэндаа дактор чавилэндаа синдрэр илэндаа бүрдэрдэмэл насыг сандаа синдэ сэрвэд нөндаа тарчэрит нагууландаа үдэн нөн молоснаа нөндаа ирлажитвэ намдаа дэнада чэчэ ламдоо тавиан ятуамтнаас таксын чимур шитэнд баятан даагц модо тагчиг нүцэн мэднэ тэтэрлэндаа живэд намдаа дэн пандеолар бин чадвардагийн чатан алжирдандаа чигж тарвatan чойдын сэрдүүдэд гэгмэл хинжин нэгэн хүндөө сарванд за тэгээд оже дагжиг шиж яган доян латнявач чингүлэн маргдан мацтур дагдагон жада самдан ичэндөө чанан барча татагдсан надан самганд өгөн ямар ч юм байна. Цэцэн сотон болж хардлан жинандаа даннамын яваас Иранда жигдэн латавэд дүү тамцсан хамсамжин намад өндөө Jelbin nandan nanzalana cinsawi tu cindan la tong tong kondawoch. Karena cikin damangi ada tetanya janjik sinema sitong majete. Singe atang ngejewi tu nemis tetang nembus. Tetap jangan bercacur je. Za dallag avchinda dalлагan дээр тэгээ сайхан эд таваар элбэгдэл бүг байх болтугай. Одоо төрөнийхээ сайхан бодоод тэгээд сайхан бодоод тэгээд энэ ахтургай дүрэн гэрлийн мөн чанартай тэр бурхад заларсан тэндээс одоо ингээд наашаа ингээд дарлаад хурайлах болгонд ингээд биднуудад ингээд ажил чанд багтай бурааны
бороо орж байгаа юм шиг сар гээд ороод байгаа юм шиг тэгэж одоо адис чандуунд хүрчиж яах гэж бясалгадаг юм да энэ үед. Тэгээ сайхан бодоод суужээ. Тэгээ би дадлага авчи. Уул нь 10 авчирсан одоо харуулж ирч чадсангүй те. Танууд тарахаараа авчирсан юм. За ингээд танууд гартаа хөөргмөргөө барьж байгаа тэгээ дадлаарай. Же дэвний даги чөжи ямнанда ява 군지시 라나미 베 단두미안 데린체 데인돌레 남하다위 샷나 제창레 모 다바터 군주체리야 체루야 데린체 데인돌 남그레렌 첸든든제 렌치셰라 완제루이 흘라주루이 왔는데 데린체 데인돌레 만보고루와 나선데 자마레그니앙 아다라 차토메드웨 미지잔 데린체 데인돌 Laksan nombo jasraje lapchinje dwe gazarini tarsam baraw. Zeytin chöje yandanne cheptagde la chalbay. Chimitwe cheginde derin cheptende. Laksan nombo jasraje lapchinje dwe gazarini tarsam baraw ye zeytin chöje. Cheptagde la yalbay chimitwe cheginde derin cheptende. Laksan nombo jasraje lapchinje dwe gazarini tarsam baraw ye zeytin chöje. Cheptagdella jalbay chimitwe cheginde derin cheptende hore 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 ma sirchi wajal mali chongshi tweetamba yurun nawatan danjewo jewo tambana walchirje je yorin shabtan shu kande chongna chugo tamba yurun nawatan danjewo tamban 구체 작성 단절제 접절남아 구차르던 진나 모르라 질절제와던 또 신남베다메 사슴전다의 무슬락도 나절제와던 대화 가슴도 질죠 곁니는 전도 진내제도 소반나베 나절반독제 갈증 무슬 던전 말리 또 락신남베 절들점마 산남만 보직든 점마 또 건바제도 락스술만 제 일밤에 또 딱도딱 나인들이 모델릭 산대기니 말고 인들 신년 선닥도 들리고 잡나건 즉 숨진 나시시 언서의 점난다 지정하러 최신대 우리지도 마치스를 신점을 시셔와 최진술만 남긴 그리고 나쁜 답서 시와도 멘텐나트에 전도 말도 왔던 동물도 좀 다시 대진된들 대득시 산단 라운 서면 전도 편집라이 다시는 내릭 선바의 진도 왔던 세림나트 밑에 짓단 물치다 두어져와 이렇게 재미들 때 갔다 된 시면 설로 쓴답니다. 삼쪽과 나올 다시 쇼 За баярлалаа бүгдээ. Тэгээ та бүгдээ одоо сайхан биеийнхээ аюу дүнжинтэй бие хөрөөгөө хараад энийгээрээ бити тухаараа хараад ингэж байгаа. Энэ сайхан хөрчих ч гоё шүү дээ. Тэгээд нэг найрсаг сайхан үгээ хэлцээд нэг жаргалтай энэ заамар гэдэг хизээнээсээ буянтай газар гэлээ. Дадаа өгшиг ирэхэд өвчүүд ярьж ирсэн юм аа. Хамгийн буянтай хамгийн одоо зузурхан болдгоо хамгийн сайхан баялагтай тийм л газар гинлээ. Тэгээд одоо далаа өгч морилохоор боллоо гэх. Заамар нутгийг тэгжсэн да. Тэгээд одоо аауд минь эвтэй түнжинтэй бивэнтэйгээ нэг сайхан харьцаатай бивэнийхээ амьдрал тусалсан одоо ингээд нэг сайхан тэгээд амьдрцгаагаарай тэгвэл жарган шүү. Давн номертой марсан түүний замын жахагийн болон баярын бүгд аттарурэг Монгол улсын аттартай тагнуулын аттан өчрөө исмэнд дугаарсан. Урлийн дэнд хурдны удаан алтаар арчгүй арамаг хүлгүү удам намцсан гингон төрлөгтэй улсын админ төрөө магнаа хурдны удаан цааны хүндий заяа буйнан дэлгэрсэн утаа хурдны Түүний замар сумын байж чадхаагийн улам баярын ордон алтармаар буруу турдаж тоолтой халахын админ түрүү магнаа хэмэрсгэсэн анир эрдээ хармаг хөвгий жагагатсан арруур наймганыхаа. За өнөөдрийн одоо энэ уралдааны түрүү магнаа үрэ Төв аймгийн Заамар сумын уяач Жигжид сүрэнгийн Дүмэн улцгийн хурдан бар үрэ Монгол улсын 104 жилийн үндэсний их баяр наадамд Төв аймгийн Заамар сумын уяач Жигжид сүрэнгийн Дүмэн улцгийн хурдан бар шүтлэн
Төрийнхөө их хоёр наадам түрүү магнаа туртаж наадамчин олноо байсаглаа. Зараггүй Наранбаатарын борч хүү одоо түрүүд сурсан хүн байна. Түваймгийн заамар сумын уяаш нэвтрүүлгийн дараагийн зочид болох Түваймгийн заамар сумын явуул Монгол Улсын алдартай байж Шалхагийн улан баяр мөн заамар сумын явуул Монгол Улсын алдартай байж жижиг цэргийн төмөн үйлцэн нартай оролцож байна. Тавхан сайхан үзэж байна уу? Сайхан үзэж байна. Үзэж байна. Мөр хурдан явахтай сайхан байгаа юу? Сайхан байна. Тарган сайхан үзэж байна. Үзэж байна. Сайн өвжөрөө. Сайн өвжирлээ. За манай удмагч одоо багасаа мөрөнд дуртай мөрмөнд унжсуу одоо дээдсээ одоо манай дээдсэлд мөрмөд үйж юу ер нь таларын сайхан ярьж өгш. Ер нь ягаад энэ мөрөлдөө холбогдоод мөрмөд уйх болоо тийм ээ? Хурдан мөрийг одоо 4-5 настайгаас ахуулаад унлаа да. Манай Шалхаа гээд хүн байлаа одоо маань. Тэгээ одоо аавынхаа хурдны мөрийг анх унаал. Тэгэл дараа нь уйлах дандрахынхаа дандун мөр ахынхаа мөрдөө очиж унсан да. 7-8 настай. Тэдний гараж 2-3 жил хурдны мөр унаад. Тэгэл эргэж гэртээ одоо өөрийнхөө мөрийг унаал. Тэгэл одоо мөрнийхөө туслах хүртлээр өөрийнхөө мөрийг унаад тэгээд туслахын ажилд ороод тэгэл уяачийнхаа анхны алхмыг тавилаа да. Заамар сумаас одоо энэ заамар сумын олон эрдэнэт үеч нар шанг татаж анхны улсын алдартай үйлдэл цолыг хүртлээ тийм ээ. Анхны том наадмын айр гэдэг ч юм уу одоо ямар наадамс хүртэж юу тийм ээ. Энэ талаараас ах ярьж өгч та. 2019 онд Дүнжин гар нөгөө Понцог улс хаврын бүсээ Понцог улс агшны наадамд одоо Мэгсрэнгийн инх той байх юм маань унгаа одоо дүн чигээр азар маань тухай чи хязаал үрэ тэр жил чи нөгөө жоохон оройтоод азар гуралдаагүй тэгээд дунд нас тахуулсан. Тэнд тэр маань сайхан хол сайхан зайтай төрүүлж тий анхныхаа одоо төрөв хүртээд улсын бүсийн анхны төрөв хүртсэн дээ. Тэгэл тэр цагаас хойш одоо уухгүй за улсын наадамд уралж болох юм байна гэдэг итгэлээ тиймээс итгэл дүүрээ олж авсан да. 19 оны төвийн бүсийн орд оролтоонд үрээ төрүүлгээд тэрнээс хойш улсын наадам өнгөрсөн жил хүртэл их насны мөр харагдуулсан гэдэг олон сайхан амжилт авсан баха да. Тэрнээс хойш ер нь улсын наадмын анхны хариу одоо хөдөлгөөний хэрмөр болно. Гэхдээ 2023 онд дугаараа тод манлаа. Одоо бугангуу байгаа да одоо манай наадамд байгаа ихтэйгээ унаг дагаж ирсэн. Бугуураа маань 2023 онд улсынхан баяр наадамд айргийн дөрөөр тавхаад шүдлээр одоо тэгээд заамарчууд бид бүгдээ маш их баярлуулсан да. Тэгээд төрийн наадмын анхны айрг аваад одоо тухайч одоо станаг сэтгэл одоо хамгийн л одоо баяр баясгалан гэдэг юм чинь тэнд л байлаа. Тэгэл тэнд л одоо сайхан наадлаа. Тэгээд 2024 онд юм яагаад ламын гигэнд хэр соёл маань төрүүлээд говьшангад халдсан мөр маань урд тэр чинь нөгөө дөрвөн бүстэй л одоо тойроо явуулсан дөрвөн бүсийн гуравт нь айраг төр хүрсэн байгаа. Говьшангад халдсан мөр маань 3-аар тавхаад. Тэгээд нөгөө хоёрыг заас дараагийн наадам манаас Эрдэнэт илгээлтийн эзэдийн 50 жилийн Эрдэнэтийн бүсийн наадам бас жоохон зайтай. Тэгэл одоо өмнө говьс би өмнө говь руу бас нэг хэсгээ ахлаад явцсан байсан. Тэгэл өмнө говьс ч одоо юмч хөгжсөн сайхан юм дөө тэгээд засамл замаар нэвт Эрдэнэт рүү давхад очлоо. Эрдэнэтийн наадамд очиод одоо мордны уяа жоохон орчээд байдаг хол газраас ирчээд идэг. Тэгтэл одоо баянга одоо цаанаасаач давинч гэх юм уу тэр бороо тоолоод Бороо хойшлоо тийм ээ. 2 өдөр хойшлоо тий. 2 өдөр хойшлсон бас тухайд сайхан таарсан болов гэж боддیں۔ Тэгээд сайхан соёлд 2 мөр маань үрээ мөр хоёр маань нэг нь ам үзүүлээд нэг нь айргийн таваар тохиод маш их баярлсаа. Одоо тэр цаг мөчд бас сайхан байлаа. Бас улсын наадамд сайхан гээд нэг хүний 2 мөр айргдныг ч бас тэр одоо үеийн хамт олон тэр чигээр л баярлж байгаа штэ. Тэгээд миний 2 үрээний маань эцэд болохоор галаатад манлаа унгаад байна та. Тэгээ сайхан наадсан шүү. Галаатад манлаа 2 үрээгээр хурдан бүсийн уралдаанд үнсэндээ одоо 4 байрыг үртэж байна одоо. 4 адуу. 4 харагдсан гэсэн үг. Тий 4 адуугаар ер нь 8 9 хайр хүрсэн ба шүү дээ. Тий улсынхаа одоо энэ жилийн улсын наадамд юу гэдэг гурвалдаг хэрмөр маань галаатад манлаа галаахын маань унгаад байгаа байхгүй. Баян мөр төрөлөө илгэлтийн эзэд харагддаг тийм ээ. Тий харагддаг тий. Өнгөрсөн жил мөр болоо тэгээд улсынхаа их хоёр сайхан одоо хүн мондлынхаа төвчөнд айрын 3 тогсон да. За тэгээд заамар нутгаас улсын анхны алдарт байж боллоо. Ер нь заамар нутгаас энэ улсын наадамд очиж морь уралдуулаад айрагдуулсан тохиолдол нь хэдэн оноос хойш эхэлдэг юм бэ тийм ээ. Энэ талаар сайхан одоо бас
заавар нутгийн улсын одоо цолтой байж байна. Талаар та сах ярьж өгч. 1967 онд Лусан Балдангийн Дасив гэдэг хүний хээрүүрээ айрагдсан байлээ. Манай анхны одоо заавар нутгийн хамгийн анхны айргийг улсын наадмын айргийг тэр Дасив гэдэг хүн авсан байлээ. 1980 онд те 80 онд одоо энэ Довдон дөржих Баасаахан төрчих олон айр хүрсэн байгаа шүү дээ. Довдаагч соёлын төрүүлээд шүтлүүрээ айрагдуулаад дааг айрагдуулаад Баасаагч нь соёлын амуу зүйлүүлээд дахиад нүрээ айрагдуулсан нь. Ингээ энэ эд маань их сайхан өгсчүүл маань их сайхан наадсан байлээ улсын наадамд. Түүнээс 2017 онд одоо манай үеэлх одоо асан инх болдох маань юу халтар үрээ улсын наадамд шүтлүүрээ айрагдсан да. Тий, заамарчууч ер нь бас шүдлэнгийн тийм дадлахтай улсууд байгаа даа шүү. Улсууд юм тий. Улсууд биш бас тий. Анх шүтлээ харагдаж эхлээл одоогоор хамгийн сүүл шүтлүүрээ бас төрүүлэгчээд байна тийм ээ. Таны анхны улсын айрыг шүтлэнгээр хийсэн. Тэгээ ер нь заамарчууч шүтлэнгээр л ер нь оттой л нааддаг улсууд юм байна л да. Тийм байна бас. Би бас ингээд бэлгшээгээд удаад тийм. Манай заамарчууч шүтлэнгээр улсын наадамд их сайхан наадаг юм шиг бас бэлгшээгээд идэв цаанаа нэг. Өөрөө ч улсын наадамд шүтлэн хайрдуулсан булаач тийм үү. Тэгэл дараа нь ингээд ахтал яг л ингээд улсын наадамд 4-5 шүтлэн хайрагдсан шүү дээ. 5-6 ч болчих юм биш үү? 5-6 болчих жоох тийм ээ. Тэгж шүү. Тэр инкол гэдэг нь таны ямар хамаатай хүн гинэ? Манай аавын төрсөн дүүг хөхт. Тэр ингээд үйл одоо ах 2 хөхт байхгүй. Тий, инх болдох юм аа одоо өнгөрсөн жил улсын наадамд халзан төрүүдийг халзан мөрч инх болдох юм аа нур шүү дээ. Тий, халзан мөр нь улсын наадамд сайхан төрүүлээ. Унган мөр. Замрын унган мөр тэр халзан мөр шүү дээ. Өнгөрсөн жилийн тэгээ говийн мөсийн уралдаанд халтармаар харагдсан. Тэр халтармаар бас тэр инх болдож унгаад дууссан. Тэр манай тэр одоо инх болдох юм аа улсын наадамд шүтлэн халтураар хайрагддаг халтурынх нь төрсөн дүү мөр юм байна. Тэр урд говийн мөсөд тэнд харагдсан байлаа. Тэгээд энэ улсын сонгол төрүүлдэг халзан мөр чинь юу штэ. Энэ бас энэ яг болдохын унган гүний төл одоо мөр юм билээ штэ. Тэр чинь бас. Тэгээ нэг айлын бас адуунаас улсын наадмын төрүүхнээс одоо сонголийн төрүү их мөр гарна гэдэг бас л хөв тавилан шүү бас. Урхан хөв тавилан тийм ээ. Урхан хөв тавилан. Тэр нь ер нь өөрөө амьцран багтаа мөрөмөл ер нь сайн тахуулж ирсэн үү? Сайн тахуулж ирсэн. Аймгийн алдарт үеж байсан. Тэр ах маань бас нэг одоо мөр молног сайн тэгээд үржлийг бас сайхан хийсэн л дээ одоо. Одоо энэ бандик газарч одоо тэр анх авч явахдаа манай тэр иг болдох маань бас 3 авсан гэлээ тэрний нэг хүн гэсэн шүү. Өвлөгтэй тий. Тэгээ бандикч манай иг болдохтой бас холбоотой айл азар юм билээ. Тэгээд бас одоо үр төлн юу үржлээснийхаа үршгийг бас мөр молн сайхан л одоо тавьж байна. Төмүүлзээ алдартай хувьд одоо бас хэдэн оноос хойш мөр үж эхлэв. Магасаа одоо мөрөнж эсвэл энэ талаас авах гэж байна. За би ч одоо яг Унган Төв аймгийн Унган Жигсэрэнгийн Төмүүлзээ гэдэг. Манай Жигсэрэн гэдэг хүн чинь аавч одоо яг Төв аймгийн цаамраа малчин хүн байгаа гэдэг. Аав Тумбааш гэдэг. Тумбааш гэдэг өвөөгийнхаа мөрийг анх урдны мөр онж тэгэл тэр цагаас хойш алтан дуртай нөхөрлөж салахгүй урд мөртэй холбоотой явж ирсэн. Тэгээд анх мөр ундаг байхаас ах болол тэгээд сүүлдээ тэгэл туслах болол уяач болол одоо явж байна да. За одоо ингээд уяач болсны одоо анхны айр гэдэг юм уу тэр айрыг одоо ямар надамаас хэдэн онд хүртэж энэ талаараас авах ярьж байна. Анхны айрга Баян үлгийн баруун үсэс тий тэндээс өччихсэн. Эндээс чинь 2000 га км аваад 3 өдөр 3 шөнө 4 өдөр өөрөө майти яриад анхны тэр хол газрыг зарж хээр үрээгээ айргийн дөрөөр тохиолж анхны айргаа хүртэж сайхан байсан. Хээр үрээний маань удан уушил манай заамрын Месрэнгийн инхтэй авахын хээр азрны төл тийм одоо байсан. Тэрнээс хойш одоо энэ одоо уяач нарын үржил хийж байгаа энэ олон хүмүүсийн одоо дүнгээ тавьдаг гэх юм одоо тэмээ шалгалт гэдэг одоо тэр ирээдүйн нэмэх сайхан уралдаанд дааг төрүүлгэлээ улсын наадамд бүрээ төрүүлгэлээ гэдэг олон сайхан наадмаар төрүүлсэн баг. Тэрнээс хойш ер нь амжилтууд ер нь хэрхэн хөөрөв тийм ээ. Тэрнээс хойш ер нь тэгэл том наадмын өмнө нэгдэнэ гэдэг чинь өмнө нэгдэл ер нь тэрнээс хойш ер нь айраг төрөө сайхан дорлоо. Энэ жил тэгээд өөрийн унган адууга тэрийн наадамдаа төрүүлгэлээ тэгээд унган адуугаас ирээдүйн төмөх гэдэг одоо хүн болгоно л одоо үржил хийж байгаа. Тэр үржлийн дүнг шалгасан том уралдаанд бас төрүүлгэлээ. Тэгээд нөгөө энэ бүх адууны маань эцэг их одоо хээр дагны маань их бороо улсад төрүүлдэг борооны маань эцэг тайвахын бас тэр хээр азарны л удмын тий манай замрын унгаа донод л болох юм. Жигсэрэнгийн Төмүүлзээгээд манай нутгийн сайхан одоо морь малнд
сэтгэлээ өгсөн уламжлалт хийж байгаа үнэхээр сайхан залуу бий. Анх надтай танилцахдаа нэг бор үрээ надад байсан. Тэгээд танаас нэг юм ахгүй болохгүй нэ тавиахаа гэд. Тэгээд зараад ус системд цөөх юм байсан зарагдсан гэж байгаа штэ. Та надад нэг юм хөчөлдөө гэд. Тэгээд танихгүй би нэг залуучууд бас жоохон хоёр байгаагүй учраас сайн таньдгүй би танаа заамрыг өгчтэй яхаа гэд. Тэгээд нэг бор үрээл өштэй мэдүү энэ болох юм уу жоохон үнэтэй юм шиг байсан. Болгүй яхаа гэд. Хэд хоногийн дараагаар уцтдгийг. Тэгээ яасан гэсэн чинь ахаа би нэг ажил хийсэн чинь мэйл нь өндөр байгаа гэхээр нэг уралдчихэд хөөгээд уул нь өөрийнх нь эзэмшлийг ядуу шүү дээ. Тэгэхээр надаас асуугаад тэгээд Эрдэнэтийн аврын бүсэд төрүүлсэн юм байна. Тэгээд анх одоо битэрийн мэдүүг амжилттай гараад тэгж эхэлсэн тий. Түүнээс өмнө одоо их урд уралдаанд энэ жил хэр дагаамаа үзүүлсэн. Тэрнээс өмнөөс зээр дазрагаас харагдчихсан тийм ээ. Тэгээс 22 онд тий харагдчихсан. Зээр дазрагын талаар ярьж өгч. Зээр дазраг нь одоо яг онгой эзэн бол Төв аймгийн Баян Цогц сумын угуул Сумын сэргийн ганцаар гах онгоо. Тэгээ дараангаан тариатын давг сүмжлийн мөнх эрдэнгээд найзаар манд дамжиж надад ирээд 21 оны сэргийн бүст төрүүлж ирж чадварж гурвлаад 22 онд улсад амаа үзүүдэд их урд 9 суралдаанд хинтэд тэнд аргийн 3-аар төгсөн. Өөрөө ч хурдан байгаа зогсохгүй өр төлөв их хурдан сайхан азарга таарсан мөн тэр бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Өвөрхангай аймгийн 90-91 жилээ өж 2022 онд улсын бүсийн уралдаан болсон. Тэнд урдан зээрд мөрөө төрүүлгсэндээ тийм ээ. За зээрд мөрөө хоёртойгоо эрхэн учирч ямар удам огшилтай ер нь энэ талаар сайхан ярьж өгч та. Зээрд мөрч бас их сонио ахуу 50-ын л унгамар 50 хотер нэг өвөл энэ доор таарчад хоёлоо манай мөрдийн давхлыг хийгээд. Тэгээ давхтад давхил хийж явж ирсэн. Зээрд мөрч шүтлэн өрөө байсан. Хөдлөгсөн чинь сүрхий хөдөлж чинь тэгээд ахуу эн чи ямар өчтэй гэсэн чинь манай ахын унгаа арабын төлштэй 50 тамир дүү сонирхоод байгаа дүүдээ бэлгэлчихээ. Тэгээд санаандгүй бэлгэнд ирэл зал өөр ирсэн жилдээ заамрын 2 төмийн адууны баяраа гэж болоход 10 гаргаад сонгомол тунд 10 гаргаад өгсөн юм аа. Тэгээд соёлын сумандаа төрүүлээл тэгэл амжилтын гараа эхлээд 22 оны Өвөрхангай 91 жилд их мөр сайхан төрүүлсэн дээ. Тэрнээс хойш бас харагдсан баха Баян хонгорын ламынгийн дурлаар. Ламынгийн харагдсан. Харагдсан тийм ээ. Тэгээ заамрынхаа түүх 100 жил төрүүллээ. Тэгээд бас дахиад түүх сургуулийн 100 жил төрүүллээ. Жижиг наадамд олон төрүүлсэн. Улсын бүсийн нэг төрөв нэг харигтай. За юуны өмнө цэнхэр дэлгэцээ үзэн суугаа Монголынхоо нийт ард түмэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Манай аав бол аавынхаа тухай ярихад бол насаараа одоо малчин гаралтай. Малчин хүн байсан, морь үйдэг хүн байсан. Тэгээ яг сум орныхоо наадамд тойрсон сумдын наадмаар ариг төрөө одоо зөндөл авчихсан та би хүүхд ахуй цагаас ахуулаад адууны дэргэд өссөн Монгол ахуйтайгаа ийм л хүн байгаа. Би анх яг төр улсын чанартай том наадамд манай унгай адуунаас өгсөлтэй адуунаас ариг эхлээс нь одоо ярих гэж бодож байна л да. 15 онд 13 онд Торгоны замын гант мөр гэж миний нэг хойрын ах надад нэг англи хэлээр бэлгэнд өгөөд тэгээд тэрний анхны төлийг 15 онд 2 дааг уяад энд бас хурдан байгаад эхний 2 уралдаанд хоёулаад нэг нь төрүүлээд нэг нь сумдаа гуруулаад энэ галын нээлтийн юунд төрүүлээд тэгээд энэ нутгийн бас гант төмөргээд аймгийн хорсорслон бүрдэрж гэж аймгийн зан тэр хоёр бүх ах маань манайд ирж наадмар төрүүлсэн алтар даагийг миний дүү чи хордон юм байна. Улсын наадамд яв гэж. Анх тэр хоёр маань тортой тийм одоо чихэр бав авч ирж тэгээд тэр хоёр ахын одоо хэлсэн үгнээр урамшиж тэр наадамд очиж тэгээд сонголт донд намаа үзүүлж нэг нь 12-аар төгссөн. Тэгээд тэрнийхээ дараа хэд хоногийн дараа булганы бүсэд нэг нь төрүүлээд нэг нь дөрвөөр төхөд ингэж л одоо төр улсын наадмад анх байсан да. За арх мөндөд үзэгч та бүхэндээ Төв аймгийн Заамар сумын Эрдэнэт өвч нэвтрүүлгийн даргын зочин болох Төв аймгийн Заамар сумын угуул аймгийн алдарт өвч Дашдан би Довтон дорж готоо уулзуулж байна. За та сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. Айзамта сайн үлдэрөө та. Сайн үлдэрлээ. За тэгээ та энэ одоо Төв аймгийн Заамар сум угуул бас эртний сайхан олон Эрдэнэт өвч төр төрсэн газар, олон хурдан хөлгөд өрсөн газар
энэ заамар нутгийн хурдан хөлгүүдийн талаар бас таахман настай хүн байна тийм ээ. Энэ заамар нутгийн хурдан хөлгүүдэр нь хаанаас эхлэлтэй заамар нутгийн уяачд одоо танаас одоо өмнө ахмад настай ямар одоо уяач нар байв энэ талаар сайхан хөөцөлж өгөхгүй да. Тэр сайхан уяачд дээр үе олон сайн уяач байлаа. Хамгийн гол нь одоо энэ дамбигдны сайн уяач лусан дорж өгөө сэтгүй лусан дорж хоёр лусан дорж байсан. Тэгээд ер нь замны анх энэ атуу яас хурдан болсон мэй 1965 онд Баян цагнаас Батуян гэдгийн атууны саарлаатууны одмыг нэсэ ярмана замд чи тараасаа саарлаа тий Батуян гэдэг атууны юм л тэрнээс хойш тэр манай замаар шиг тэрнээс хойш нэг жил тэр азаргын одмыг 30 талаас оруулж ирсэн шүү дээ. Сумын надад тийм сайхан төлтөө тийм үрдэлтэй азаргасан. Тэрний юунаас одоо надад байлуу хэрэг байна одоо ногоо зарах гэж байна. Ялын төрсөө. Би ногоо зарахтаа сумд 7 төрүүлээд нэг ам утсан. Тэр хэр азрагны л удмын азрах тэр ногоо азрах. Тий, тэр нь удмын. Тэр хэр азрагын баян цагаан сумаас одоо ямар хүн яаж одоо энэ заамар тэр нь люнгинээс айрлаач ирсэн. Заавар. Сүүлийн яг тэр өнгөрсөн л тодорхон тэрнээс тэр 60 хэд онд тийм юм тодорлох арга байхгүй байсан байл л дээ. Тэр хэр азрагын дээрээ уягдсан уу? Уягдаагүй шууд азраг болоод гураас адуу. Тэр чи ирээд олон харагдсан. Одоо харагдсан. Төл сайтай. Төдийн төл сайтай юмдаг. Ямар санд 37 азраг нэг сумд төрж байсан тэрний удмын. Тэгвэл тэр хэр азраг баян цаанаас Цэгмэдийн Батуян гэж надад байна тэр одоо тийм байж. Тэрний одоо үр төлөвлөгээд таны одоо тэр улсын наадам та 80 онд хаад холдаагаа муу үзүүлгээд холдаагаа тэрний удам юм. Тэрний удам юм да. Халзан морин болгоод тэр Баянжарлагийн халын удам ятаа. Тэр чата манай дүнгийн миний төрсөн дүүгийн нэг хатам Баянжарлагаас 68 онд авчирсан юм билээ. Хоёр азрах тэрний төлөвлөд гараад идэв юм. Та ер нь өөрөө хэдэн оноос хойш ер нь энэ морины сүүл шууж энэ одоо адуутанд хүрж явсан хүн бай ер нь. Баг залуу би ч одоо ажил алга болчихлоо та. 65 онд 7 дугаарыг төгсөөд тэгэл ерөөсөө адуутай харьцсан. Хамгийн анх хилээд миний яасан гэдэг чи мор уяад 9 сарын 1-нд төрүүлсэн дагын өгдөг байхгүй юу? Уяад төрүүлсэн дагын. Тий, эзэнд нь. Тэрэнд би хонгор дагууяд төрүүлээ одоо энэ замарт байгаа цагтан дээр тэрэнд өгсөн. Дараачих нь боргоо бордаах байсан 68 онд. Тэрэнд бордаах бас төрүүлгээд энэ одоо манай алдаа зойд баасан төгсөн. Та тэгэхээр одоо тэр нэгдлийн 100 дагны уралдаан гэдэг 2 жил дараа 2 жил дараа юу гэнэ дагын аваад одоо нэг нь зогсон дээр нэг нь баасных. Тэр хоёр тэгээ таны анхны одоо наадмын баргаж яст дөрөв тэр аяа да. Таны аав одоо бормол үйдэг хүн байв уу одоо ямар алга башиг? Манай аав мар үйдэг манай замрын хүн байна уу? Аавын дүүл мар үйдэг шин жамсарн жогд. Тэр одоо дээр тийм л хурдан байсан. Одоо манай холгож сарлагдмаар энэ толгой тэднийхний автанд хадгалаас байдаг шүү дээ. Тэр монтог л атуусан баг. Хүрээзэгээ та миний үгээр олон төгөр гэсэн дээ. Йоо. Хүрээзэгээ чинь 21 удаа төрүүлэх гэсэн шүү. Тэр нэг хэсэг бол их хурдан байсан. Энэ тоомгийнхаа бараа хойдлын сумд болгон энэ сумд дотор ер нь төрүүлэх газар гэж байхгүй. Их сайхан хурдан буян таарсан. Тэгээ тэр жил очиход олсод 8-аар дахиулчихсан. 80 он очив. Тэгээд гол одоо гол улс руу явах зорилго бол энэ урд жилийн Угтаалд улсын хатарсан залуучуудын анх дугаар фестивал гэдэг болоод Угтаалын 20 жил 30 жил хийсэн наадмаар тэрэнд газар сайхан буянгоо цугласан. Ер нь улсад хайргажсэн төргөө санда төргөө халзаа заргын тийж уралдаад тэрэнд миний өөр азар далуу хэр гэж оноо заамар нэг азар
тэрнтэйгээ хоёулаа асар бол тасархаа ирээд. Тэгээ хонгор өрөө маань хамаа үзүүлчихэд. Тэгээ аав дээр нөгөө тэгэл бас таньдаг улсууд найзууд энэ төрн цуглараад хүүгээ чи нэг одоо улс руу явуулцгаа. Чиний хөрөө азрахыг хэлсэн. Хөрөө азрах чиний улсад оролцоход болохоор азрах байна. Тэгээ төргөө энэ бүгдээрээ танд. Тэгэл иргэжил аав маань явдаа гэд. Тэгэл бид гарч ирсэн. Таныг одоо санаж байгаа би 80 онд одоо улсын баяр наадамд ч холдаагаар хэрэгдүүлж ирсэн. Та хоёр нь холдаага ер нь таны холдаага ямар удамтай эндээ яаж оролж ирсэн ер нь яагаад тэр улсын наадамд ч ер нь оролдохыг тэр холдаага ерөөсө би дөрөчиа гэж бодсон. Улсын наадамд яваад манай найз баасан эцэг датаир улсын наадамд явж үзүүлж хонгор мөрчин цагаагүй надаа даагчин зүгээр юм шүү. Тэгж тэгэхээр хоёлаа гараад нэмүү торхоо тэмээтэй даачцаа хоёлаа нөгөөтөө даваагаа давахгүй дөрөвчилж хатын даваад гарч идэв шүү дээ. Торхоо даа нэг тэгж гоё наадам биш. явжсэн. Наадамд явж явах чинь март явж явах чинь марчин аяндаа өдөртөө өөрөө мөрөө харна марчин өтөрөлгөн өөрчлөгдөөл олон гоё болоод идэг шүү. Тэгээд олон тухайгийн оролдсон жид очиж улсаа наадамд очиж оролдлоо. Тэгээд тэр үед одоо энэ Танзан нэмийн даваа хөөгдөг уяж танд тамаар харуулдаг байсан. Тэрний уйдсан Төвөмгийн Эрдэнэ цанц цамын жигдтим даяа орох мөнхөтэй хөрөөрөө төрүүлж энэ Танзан нэмийн даваа уяж миний хонгор өрөө ам үзүүлээд тэгээд анхны улсын наадамд яваад анхныхаа айргийг тэндээс авсан. Тэгээ энэ хонгор өрөө маань одоо манай заамраа яг энэ заамрын үнэн хурд өөрөө миний тамхтай тийм өрөөтэй төрүүлж тэгээ заамраас минь анхлын улсын наадамд унгаа доо харигдсан. Тийм төөхтэй болсон юм да. Таны холдоо тэгээд энд улсын наадамд явахаас өмнө эндээ оролцсон байгаа юм ер нь. Оролцоогүй. Ер нь тэгэл улсдаж оролцоод ирэх юм уу? Бүр амар юм. Тэр холдоогоос онцлогтой шүү дээ. За. Улсын наадамд төр амаа үзүүлж ирээд хожин усчихгүй бид. Нүгүтээ тачаад. Хоёр хүн жигтэж байгаа хэлсэж хойноос нь яасан сайхан боём бэ гэдэг бараад манд шиг нэг үгмээс тэр хон өчгнээч. Тэгээд тэр чинь яг дахиад тэрний уралдааг өнгөрсөн чинь хойдон жил энэ тавтах ингээд марийг эрхтүүлээд энэ манай төрсөнд энийг алж нэг жил шангийн матанд ороод хаалдаг харж байна. Тэгээ үчихэд. Тэрнээс үл сайхан атуу тэр төрс юм уу? Эндээс улсын наадамд яваа та ер нь сунган давхлаа хаана хийж ер нь холдаагаа улсад мартуулчаад ер нь айрын чинь ер нь бодож явах уу ер нь? Улсын наадамд яваад анх бас метр явах 7 хотод 5 4 гэнэ. За эндээс та тийм олон мөртөө явсан байна. Тий. Ямар насны мөртөө явах уу ер нь? Бүхэн насны мөртөө. Насны мөртөө явсан. 5 4 гэнэ. Аа. Шүтлээ аваагүй мэн. Тэнэс бас даа миний хаваад соёл нь баасангийн хаваад их нас миний саармар байсан сайн. Тэр аваад ингээд 5 4 гэнэ явж өнөө торонхай тэмээтэй ганцмаа жоохон майхантай өнөө хоёр гадгалсан залуу байгаас тэгсэн баян цагтын төр гэж биш тий. Тэр самдаа хоёр тэр удрахгүй. Тэр атах самдаа хоёр энэ ямар усууд хаанаас ороод нөө майхан цөмөр шаваад ирж. За миний хоёр жоод наа тэмээг манай тэмэнд ачинаас алуучгаа тэгээд явж. Тэгээд цааш улсын наадамд бидэнд төрийн самтад нэтгэж явуулсан. Сайхан л. 7 ходог 5 4 өдрсөн хүмүүс шаваад ирсэн. Ярих хоорооч. Тэгээ улсын наадамд ер нь дагаа мартуулчаад ирэх итгэлтэй. Соёлоод өмнө уралдаад баасан гэдэг хүний уралдаага соёлоо хол зогтоос ороод үзүр дээр амаа үзүүлсэн гэж. Тэгсэн чинь 500 м тасралгаа зарлаад байсан. Тэгсэн чинь яг барин дээр эдний үрээтэй төрсөн тарьсан баха.
Тэгээ соёлын ам үзүүлсэн уяндраас суу явж байгаа найзын соёлын ам үзүүлсэн. Өөрөө одоо холдааг мордож байгаа Урд өдөр би ам үзүүлдэг. урд өдөр нам үзүүлсэн. Ам үзүүлдэг. Тэгээ анхны юу гэдэг чинь тэр байхгүй. Мөнгө алт хоёр гэдэг чинь. Замрын анхны мөнгө алт хоёр ирлээ гэдэг. Бас дөрөв. Тэгээ манай бас за тавтангийнхаа болгон сүлдээ миний мөрөө аригтлаа да гэж ярьж байсан. Тэр бас сайхан үг байсан. 80 онд Давтангойг улсын ядам дагаа үед очил та бас уян дүүрэн очиж одоо бас даагийг харж үзээгүй. Тэгж би үзээгүй. Тэгээ бид мөрөө аригд төрүүлээд л цодлуулахтаа анхаад танилцсан. Тэгээ манай энэ замнаас ч одоо манай 11-ний өдөр дээр шазаг их мөр даагуур болдог байл. Давтан манай даага амууд үзүүлээд маргааш нуурсан аврага хөрөнд төрүүлээд хонгор соёлон ухтааж байгаа баригтаа манай Ваасангийн тэгж одоо хоёр амууд үзүүлж одоо тэгээд тэнгэл төрүүлэнд анхан байлцаж гарч ирсэн бас. Тэгээ манай энэ 500 м тассан гэж юм. Үүдэн эргэж чаддгүй. Энэ нөхрөө хоёр нийлээд зүгээр цогцож байгаа шиг дарилсан шүү дээ. Тийм ээ. Тийм халдасаж юусаа та. Төрүүлэх гэдэг чинь тэрл байдаг аахгүй. Тийм ээ. Тэгээд таны дээр одоо улс таагаар гэдэг хол тэгээ шүтлэнгээс хойш ер нь уягтай болсон. Назар улсын юм болсон юм ер нь. Харин хоолгонд тасаж тэгэл өнгөрөө. Хар хийдэг болсон. Тэрээс энэ хаалцсан тэгээ олон юм туулах хөл байсан байх гэж боддог. Тэгээ босод насны морд ер нь хангуур дээр давах уу? Би ерөөсөө одоо дэвтэр дээр байдаг наман дээр үнэлгээ цөмөл модтой тавьчихсан. Тэгэл ерөөсөө 30 40 тэгэл 30 40 тавьсан морд чинь соондол хойдон жил бол бараагүй аригддаг юм билээ. Тэгээ ариг төрүүлээ гэдэг юм. Улсын наадад 50 дотор тавьсан морд бараагүй самын ариг юм байдаг юм биш. Миний тэр авчирсан цөмөрөд аригдчихсэн. Бас мэт. Тэгээд тэрнээс хойш ерөн сумруудтай уралдаж байгаа тэр 83 он улсын ядамд очоод Төв аймгийн 60 жилийн том наадамд болж байсан. Тэр наадамд ч халдсан соёлын төрүүлсэн байдаг. Тий. Тэр жилийн наадмын талаар та сайхан ярьж өгч тийм ээ. Тэр жилийн наадам жарин манай замраг бараг тэр чигээр аймаг гарсан шүү дээ. За замарт мөрөж байгаа бүхэл хүмүүс бараг бүхэл юм шиг гарсан. Тэгээд тэгж би тэр халдсан соёлын энэ видео сонгож даваа үед сонгож байсан. Сонгоно хамаагүй холд ирлээ. Тэгээ энэ чагаагүй энэ маргааш өгдөө миний хөлсөлчөд иргээд явуулчихлаа өгдөө. Байдгүй. За нөө халдсан үрэж эцсэж өнгөрлөөдөө ингээд ажин намд дахиад гардаг шин. Өгөөд халдсан соёл ингэж юм уу? Нэвэл яашаад. Эл хөцөн ус. Яг үүний улсуудад байдгийг тэр сэрвэн дээр хураг зарам хураа гадар байхад босд нь хөлс нь гаргасан байх тэр адуу сайн байт юм гэсэн. Яг л тийм болоод ус зөвл усан шос. Бочос. Би энэ марыг ганцхан хөлсөл гэж ойлдог юм дээ. Хөлсөл марул тахна, хөлсгөө марул одоо тахна гэж ямар сордон хотлоо. Тэгээ манай энэ давтан маань одоо бас 83 онд халдсан соёл их хурдан байна. Тэгээ би очиж үзсэн. Жохон бийтэй. Бүхийг нь урагшаа ойчих гэсэн тийм. Торонхай. Одоо энэ барддаг болов уу шилмийг үзэх юм гэсэн. Арааш өнгөс нүдийг харсан мултраг болтойгаа. Тэгээ би тэр бас ганц нэг шилээ моосон баха. Тэгээд аймаг дээр шүү дээ. Тий. Тэгээд явсан тэгээ маргааш их хол төрүүлсэндээ энэ тосон замрын одоо анхны биш бах. Тэгээд сүгэд хүн бах тэгээд таны дараач юм энэ хоёр хүн чинь тэр улсын баяр наадамд сумар нутгийнхаа нэрийг одоо төрийнхөө их наадамд солиулсан юм үүдээ. Одоо өөрөөсөө хамаарнуудад тааштай өнгө даарах болсон. Таны халдсан соёлын энд одоо сумрын төтөр яаж уралж байсан? Ямар удамтай байсан бэ тэр ер нь? Энэ баянжаргал галны одмын оролцсон түнэс олон түнэс. Тэгтээ би хамгийн одоо бодож өнгөрсөн шаваас. Тэгээ халдсан соёлын тэжээж үздэг байж тээ. Авьяасаас өгдөг байж тэгж
өнгөсөн бач. Яг ингээд замар соёл эргэж энэ ондрын 3 км хүртэл тэрний энэ төлөөрөөс ганцаараа баруун километр чахаа ганцаар яваад ирнэ. Тэгээд яг над 3 гүтэн дээр ирэхэд орон дээр дарилчдаг шин. Аригтаад тэгээд тамирын хүрдүүлсэн мэлий одоо бачиж. Одоо тийжээс мөлдөө дэрийчгүүч. Тэр альцмаарны ганцхан онцлог мар эргэлээ. Эргээд нэг километр хэрэгтэй явсан явгонгод юу гимээр ганцаараа юм шиг тасараад алт. Замбраа километр мэдэх чамаагүй. Тийм хөлөө орцтой. Тэгээ тэрний хөлөө хурдан дээр би нэмэлтэг хөсөр отод бодсон. Тэр хорд нэмтээс тэр гүцэх маа одоо байх. Эхний 10 км ямар чаддаг өчхгүй. Сайхан хөлөө орцтой байсан. Тэгээ соёл уусад төрүүлээ тэрнээс хойш ирэн дахиж ирэн усын адамд шууралдаг ер нь. 87 онд энэ нөхрийн энэ нөхрийн энэ зүр айцын даван дээр сандаж өгдөг энэ хоёул байт. Айцын даван дээр нэг дуулдаа тэгэл байхгүйсэн. Халдсан соёлонгоос гадна ахаас муурын тогтоос солонгоос хойш 6-7 жилийн түрүүлсэн ногоо азраг довдонгийн ногоон гэж урд хураацаа ногоо азраг ярьдаг. Тэр ногоо азрагын талаар тань ярьж өгш. Энэ наадмын дээр нь тэгж олон төрөөс ад тэр ногоо азраг анх хэлээ хятад нүрээ ойж ирсэн би. Хятад нүрээ төрүүлээ. Тэгээ манай цог ойжсэн хөгчүүд. Сасаатай өрөө. Тэгээ ийм торонхоор энэ тахуу. Тэгжсэн. Тэгэл төрүүлжсэн. Тэгээд ятанда төрөл, соёлдоо төрөл. Тэгэл тэр юу бүрэг лүн ухтаал дархан тоол лүн эднүүд төрүүлсэн мэт тооцох дүндээ төрүүлсэн. Сүү ганцхан самаа тооцчихдаг юм. Сайхан. Хязгаалангаас хойш 6 төрүүлсэн одоо юм уу 7 төрүүлсэн одоо өнөр завсаргүй юм шиг үү? 7 төрүүлээд нэг хам үзчихсэн. Нэг хам үздэг чи миний төр сайхан нэг хонгороод байгаа. Тэр хоёр цог ирээд тэг одоо ахын атват дээр тэгээд минийх нам очиж ирсэн. Тэгээд баярлсан юм анхных маар үйдгүйсэн. Хатархан тэгээд төрүүлгээ. Тэрнээс хойш манай ах чи орон бас сайн хурдтай болсон. Тэр хонгороод нутанд одоо нь тасархаар энэ хүүхдийн бацаад эднүүд байна. Таны ногоо азраг нөгөө баян цаанаас ирдэг нөгөө хээр азраг нийл саал азраг нийл удам л байж. Ямар ихтэй азраг байсан тэр ногоо азраг ирнэ. Яд би ногоо азрагны их н одоо сая ярьлаа. Анаад ухшил амгадаг гэж бас манай том. Тэр таны ногоо азраг готын сарал азраг гэдэг ни хөөхт юм уу? Яаж юм гэсэн? Хотын сарал азраг заамарлыг оддуугаар саргасан байна. Танаас энэ манхаргийн дин гэдэг хавьд амжсан байна гэсэн. Нэр манхаргийн дингээс би хараад харсан. Тэрний хөхт. Тэр дэм одон талаад байсан юм. Хотын сарал гэж бороо хотын сарал гэдэг. Тэгж байна. Тэрний одон ч замд тарсан юм шүү дээ. Зөв. Одоо тэр огшил амгаж манай атаа судлаад байна. Тэр бороо хотын сарлаа дуны ихтэй байх ер нь магадaltaй юм байна л гэж ойлгох юм байна тийм ээ хараад нугаадаг. Тэрний хүүхд байж байгаа магадaltaй. Хүүхд байж магадaltaй. Их нь тийм ээ одоо тийм л магадaltaй. Эсвэл тэгж ойлголоо. Таны дээр халдсан мурд баян жаргалан унгаа адуу юм уу? Та өөрөө одоо баян жаргалан гизэн дээрсэн унах. Гизэн дээрсэн унах. Яг унгаа эзэн одоо баян жаргалангийн тэр хэмжээтэй нэлээ тийм удамтай нэлээ тэр талаар ер нь хоёр мэдхгүй тэр чи бас хулгай хэлсэн шүү дээ. За. Энэ манай дүнд нэг гайгүй юм хулгай идэг саяр байсан юм. Тэр сарлаа зэрэг хулгай хийсэн чи тэр халдаа зэрэг аюу бас хулгай хийсэн. Зөв. Тэр батам гэж юм байсан мэлээс үл. Сайрын гараад арсан. Ер нь сайрын атуу сайн мэддэг юм юм. Тэгээ нутагтаа одоо яхаад гэдэг. Олон сайхан атуу олон сайхан найз нөхөд атууны уянгаар сайхан амьдрал нь одоо ч гэсэн сайхан байна.
Тэгээ би тэр хонгор өрөөнд амаа үзүүлсэн хонгор өрөөнд өөрөө нэг сүлэг зохиогоод тэгээ нэг дуу хэлгүүлсэн. Тэгээд тэр дуун дээр айцын давааг самнан дүүлж алдарлагыг ороон тасарч уян тухай наадмын барэ баяраар сайлгалсан ард ухаа гэд дахилтан дээр нь бишрэл тоон дахлахтай боруулангийн гал унгаа уурал уяачийн сүргийн манлаа улган сүлт хонгор ажнаа гэж өгтөө юм зохиогоод үгүй тэрний уян гисгээр болсон юм уу тэрний доонаас хойш манай замраар одонод улсаа наадмын тэр асар их сайн төгсөж шүү. Одоо энэ улсаалт уяач Улаанбаяр өвөө энэ одоо энтхийн 3 үеийн одоо уяачтай. Тэгээ аав нь сонгон цаг мэддэг хүний хэлтэн гэж сайн цав дээр азарг байлаа, сайн мөр байлаа. Аав нь жалхаа гээд надтай тусмаар үйдэг байсан. Тэгэл түрэн цав дээр мөр энтергээд энэ тэгээ 3 дахь үе дээр нь уяач болж гарч ирсэн. Мөн тэр томон үлзээгээд нэг харах байгаа. Тэрний аав томбаш гэдэг хүн бас л зантайхмаар үйдэг хүн байсан. Эднэр бол ерөн тэгж удам дамжсан уяач гэж би боддгийг. Тэр чанараараа одоо нөрдөө их сайн үйдэг. Тийм байд. Тэгээд манай миегийн тайван гэж нэг хүй. Тэрний одоо уул наав нь одоо мараар үйдэг. Манай заамрын ер нь өгөөдөн тоорсон сомтоос адууныхаа удам өгшлийг их сайжруулчихсан. Тэр 50 хүүгээ одоо бас дуулдаад авах юм байна. Энэ тентийн дуулдаад ер нь тэр 50-гээ тэр чанар дээр энэ хүү бас сайжруулчихсан. Тэгээд тэрний одоо сайн байдаг болтой энэ зурагтаар ингээ хараад байж байгаа. Тэгээд энэ залуу уяач зөндөө байна л та манайхаас. Тэгээд нэг ер нь Монгол өрөө дараач өдрөсөн мөнхийн өрн зөтлөө адууны нэг жоохон юу сулраад ирмээр болохтой зэрэг одоо энэ даваа хүн найзаасаа одоо бол цол иргмийн хэлэнд тэгэхэд толдоод зөөгөн даваа одоо ултаа чинь ламаац би одоо уушгийн хэлээд зооны манда уяач Монгол улсын хөтөлбөрийн баатар тод манда уяач даваа өгдөг хүнээс манай өргөн нэг цав дээр азар авч өгөөд тэргээр нь азар тавиад тэгээд тэрний төлөөд их сайхан хордломоор янзандаа орсон. Одоо энэ манай Улаанбаярын дөө монх энэ нэг минь тэрний хүүхэд нэг даагыг ойж хоёр ч одоо айрагдуулж өрөөд тэгээд үйсэн. Тэгээ яхаа хөх цав дээр хүүхэд. За тэгээд Монгол тэгээ одоо ч бас тэр Монгол одоо чинь одооны энэ одоо ер нь жоохон тиймэрхүү шүү дээ тийм ээ оролдоод хараад байгаа. Тэгээд л одоо байж байна. Тэгээ яхаа ингээл зурагтаараад зурагт үзээд барилдгаа мөртлөө бөх үзэн. Улирсан чамаа байхгүй мортой юм зурагтаар гарч тэрийг үзээд сууч байна. Тэгээд л айж энэ дахин. За нэг товчтой нэг иймэрхүү баг шиг. Тэгээд одоо манай энэ чинь хөрөзгөний хөшөөгөө сайхан хөшөөгийн сумаар даана зам төмөн одооны тавуулганы баяр хийсэн. Тэргээр нэг бариул барих болоод. Тэгээд миний өөр азарганы гөшөөгөр тэр хонтор үүдэнд боцгосон. Тийм төвхтэй. Баян цагааны одонтой одоо энэ тэгэхээр онгороо явчихсан да. Тийм л болж ирсэн. Манай энэ агрууганч гэдэг манай найз нөхөр байж байгаад тэгээд наавас нэг аавд нэг юм жоохон өглөхтэй. Тэгээд намайг цэргээс салгаж ирэхэд дөрвөн шүдлөөрөө дөрвөн эрдаагүй хотод очихгүй ирдэг юм байна. Тэрнээс хөвгөөрөө үзүүлж гаад дуртайгаа аваарай гэдэг. Тэгээд тэр өвгний одон дээр очиод тэгээд тэр өөрөн даагтай нүд нь ногцсон. Өөрөн дааг ингээд эхлээд нэг хар дааг авахсанаатай хусран том хар дааг. Тэрэнд хамаг модоо хоглуулад аргаа ороод пинт адууг нь гашиж чинь нэг тийм нүд нь ногцсон хүрэн
Муу аазаасан жоохон юм. Гал явж явахтлаа уртай гэлээд. Тэгээ манай хатам өвгөө одоо ч юм байсан. За. Наатхайгаа лав гэд. Тэгэл үтээр таарсан. Морицо хоёр вийн хүлээдэг гэж тэгэл битээр тэгжил уулзах хэрэгтэй байсан. Тэр улсад харагддаг тэр хонгороо бол Сардам гэж хүний хонгор азаргны хөлт манай энтхээ бацсантаа урд азараг байсан. Тэрэн дүнийгүү тавиад авсан яг л энэ заамраа өрсөн тэр гарсан онголтаа. Тэгэл одоо заамраас өрөөсө хамгийн түрүүнд л улсад тэр өрөөл аялагдсан. Тийм л төгтөө. За тэгээд хоёр өгсдөг бас сайхан уулзлаа. Эдүүдийн хажиргал бас сайхан үсий да. Төв аймгийн заамар сумын угуул хавга. Төв аймгийн заамар сумын угуул амар сайхан нар манаар оцож байна. Та бүхэн сайхан үйлжиж байна уу? Мөр хурдуу явтай сайхан байцгаана уу? Сайхан үйлжиж байна. За мөр дэвтэй сайхан байна уу? За хавгаах маань одоо Төв аймгийн заамар сумын угуул хүн байна уу? Ер нь одоо төрж өссөн нутаг аав ээж одоо энэ Төв аймгийн заамар сумын угуул хүн. Тэгээд ич одоо энэ Өгөөмөр хурдгалын аймгийн алдарт үеэс Лавга гэж юм байна ер нь тий. Анх мөр унж явахдаа тэр аймгийн сумын алдарт үеэр талхаж өгдөг юмарыг унж одоо анх олон жил унж яаж илаа. Тэгээд 74 онд илгээл тэр мал дээр гараад тэгээ өдөөж газар тариаланд ажиллаж байгаа. Тэгэл 97 оноос мөр үж ихсэн дээ. Тэр хугацаанд одоо энэ улан баярын амар сайхан биднээс ярьж байгаад нэг өгөөмөр хорд гэж галаа. Манай тэнд нэг хайрхан өгөөмөр хорд гэдэг нэг морины тэглэхтэй тийм хайрхан битгий тэргээрээ нэр өгөөд тэр галыг би үүсгэн байгуулагдсан хүн байгаа маа тэгээд. Өгөөмөрийн хордгийн сайхан дуу. Тэгээд манай галын дуу гурван бүлүүн яадаг дуулдаг тий. Тэрийг чинь яалгаж бүгдээрээ клип бичүүлж тэгээд нэг хэдэн сайхан залуучтай тэр гал байгуулсан. Одоо гал байгуулснаас хойш тэгээд орог 7-8 аймгийн алдартай болж байна. Улсын алдарт одоо манлаа болж байна одоо. Ийм сайхан амжилтууд зөндөө гарлаа. Тэгээд энэ сайхан тэр уул хайрхан маань их хард төсч явдаг юм байна гэж л боддгийг баярлалаа. Миний хувьд л яг би одоо бас л мөрөжсэн аймгийн алдарт яачлаа тэгээд нэг сайн хонгор азаргаас ингэ тайвны адуу ухшаалтай тэр манай одоо улсын бүсийн нэг аймгийн 5 тэгэл 90 жилийн 2 дараагаараа 7 хоног имгэд төрүүлж байсан тийм сайхан азаргатай байсан тэгээ олон жил олон адуу улс тягаа хүчсэн ер нь ордлуулсан улс тягаа нэг 2-3 одоо хэмжил байсан баг насны дааг маа гэдэг 23 онд одоо $1000 хамгийн анхны айргийг манай бордаа ирж авч байлаа. Тэгэл 24-25 он гэж одоо ингээл болсон сүлтэл байна гэж бодоод байгаа шүү дээ. 90 оноос хойш мөр ийсэн та одоо 90 оноос хойш мөр ихта ер нь ямар адуугаар ер нь энэ одоо ээжгээ эрдэмгийн гараагаа эхэлж юу тийм ээ. Тэрээс ахаа ярьж өгч. Тий тэгэхэд одоо яг хөө зүгээр нэг өөрснийх нэг ор зур адуугаар тэгэл нэг улс ус явах юм биш. Тэгээд сумарнуудтай л уралдаж ирсэн. Тийм үс тийм том мом юм руу нэг явдаг. Тэгээд сүүлдээ л хүн чинь бас ягаад ирэхээр бас аймаг гэж сүүлдээ бас явдаг юм биш. Тэгэл явдсаар гал одоо тэгээд хоёр хүү маань үйж байна. Гэт хоёр хүү маань аймгийн алдарт. Тэгэл би ч одоо явах тэгэл зүгээр харах чарл болчиход байна доо. Зөвлөх хийгээ. Зөвлөх хийж барахгүй одоо. Түрүүнд хонгор азаргыг ярианд дурдлаа. Хонгор азарга ер нь сумныхаа наадамд ер нь хичнээн харагдруулсан. Ямар амжилттай ямар удамтай азарга байсан юм бэ тэр ер нь? Энэ одоо болохоор одоо саяны Месрингийн тавин гэдэг энэ манай дүүгийн тэр Малтын хонгор гэж азарга байлаа. Тэрний тойл юм байгаа юм. Тэр тэгээд суманда нэг ор зур харигцсан. Тэгээд ер нь голцоол гадуур уралдсан дөө. 14 онд арангаа шилбэл бүсд очиж тооё манлагийн хэр азаргыг дээрэлж ороод амуу үзүүлээл 15 сард булганы бүсэд очиж хайрагдаад 15 онд 14 хаврна тэгээд 14 оныхоо 100
өндөр ширээтэд очиж ол төрүүлээд 90 жилээр нь. Өндөр ширээт 90 жилээр төрүүлсэн. Тий. Тэгээ бүрэнгийн 90 жил ч бас нэг 8 хоногийн зайтай боллоо шүү дээ. Тэнд бас очиж ол сайхан төрүүлээд 290 төрүүлжээ. Тэгээ 16 онд чинь Цацаа хааны хурд гэдэг нэг хэнтэд эндээс ер нь тийшээ нэг явж үзье гэд манай хүүхдүүд яадгийг ямар нэг үзээдгийг явсан. Тэгээд энэ ч одоо очиод тэр Төмөрөчрийн хэр гэдэг газар хоёулаа холбож орж ирээ. Тэгэл юус нэгийн пайж өгсөн. Тэгэл зурмрон дээр жоох яасан байл юм байл. Тэгээ хамаа үзүүлээ. Тий. Энтэй аймгийн аврас эцааны урд Аа тий. Тэгээ ч одоо олон ихмэр сайн хордлуусаа болсон. Энэ хангаан багш нэг буянтай хүнээс олон сайхан мөр авч байлаа. Буянтай хүний адууч бас тэгэл буян дагуулдгал юм байл. Ер нь би намайг авчихснаас хойш манай заамрын тийшээ бол бас багшаад унаас зөндөө амжилуулаад одоо тэр үржил өгшил хийгээл тэр адуугных нь юугаар зам хүртэл энэ аяр алдартууч гэсэн одоо тэнд байж лээ. Тэгж л хурдалж яла доо хан. Тэгээд одоо ирээдүйн нэмэх хуралдаанд айраад тэр Шижирбаатарын бороодог дагавар ямар удамтай дагав байсан юм байгаа. Тэр өнгөрсөн жилийн сонгон хайрхны хурдад төрүүлсэн баха. Тий. Тэр манай том хөвгийн их нь болохоор манай том хөвгийн тэр одоо их тал нь болохоор их нь болохоор нэг бас л хангаан багшаад байна. Багшаад байна. Эцэг нь болохоор би манай нэг дүү байт юм аа энд алтан шагаа гэдэг. Тэрэнд би нухтаалаас нэг бороо зэрэг авч өгчээ. Тэр нь 50-д гарсан л да. Модлон тэгээд тэр сонгон хайрханд бас төрүүлээд дүүн бас дааган төрүүлжлээ. Төрүүлжсэн баг тийм ээ. Хоёлол төрүүлжлээ. Тий. За манай амар сайхан ах ер нь хэдэн оноос хойш мөр уу та? Нэг 87 оноос хойш мөр юу. Ер нь багтаа мөр унж уу та? Мөр нэг унж шилэв. За. Тэгээ 87 оноос мөр уу. 87 онд мөр уу. Тэгээд нэг цэрэгт нэг 2 жил яваа. Тэгээ ирээл мөр уу ял. Ирээл өндөргүүл байгаа юм байна. Онгон адууны суур дэвсгэр шиг тийм үү тийм ээ. Анхны айраг түрүү ямар наадмаас ер нь ямар насны адуур хүртэж юу та? Миний анхны айраг болохоор нэг жаргалантад талуулгын нэг юугаар нэг шүдлөөр хайрагчсан. Хэдэн онд вэ тэр? Тэр ч одоо 91 онд баг. 91 онд. Тий. Тэгэл 95 онд энэ дээрэл мөр үйсэн тэгээ. Надаа нэг саар лазар байсан юм үрээ. Тэр улсын наадамд нэг хүний нэр дээр тавьвал 11-ээр тавьчихсан. Бурхан албаны мандаг нэр дээр тавьсан. Хойдон жил нь зал өөрөө иччихэд бас хүний нэр дээр яваад 15-аар тавьгаад. Тэгээд соёл нь болохоор өөрөө оролцсон нэг 18-аар тавьгаад. Оо та улсын нэлээд журалцсан юм. 12 дээр бас эдэн ч одоо тавьсан юм байна тийм ээ. Тий. Тэр нэг ад саарлаад. Нэг ад саарлаад. Тий. Тэгээд сүүлд нь тэр саарлуудын төл нэг саар лазрын төл нэг хараал үрэг шидлөөрэ улсад 25-аар тавьгаад. Хотгодын бүст 13-аар тавьсан. 95-аар заамрын хүн байна уу өөр нутгийн хүн байна уу? Жаргалантай хүн байна. Заамарт хэдэн онд ирсэн та? 95 онд. 95 онд ирсэн. Тэрнээс хойш заамарт мөр үйж улсын албан тушаалаар саарлаад дууж 12 дээр хойд тавьсан байна. Тий. Тэгээ буур лазар тэр сүлд болгоны хаврын бүс улсын бүст ам үзүүлсэн. 11 онд. 11 онд. Тий. Хаврын булгаан хангавард гэх тэрнтэй. Тий. Тэрний төл нь нэг бор дааг би $2,000 гандамөр нөгөө торгоны зам гандамөр аваад урд дээр маргааш нь очиж уралдаад гурвалсан. $1,000. Гурвалцраны төл. Тий. 13-4 оны үед байх нь уу? Биш 8 онд. 8 онд. 9 онд гэнэ. Анхны $1,000 ч 9 онд гэсэн юм. 7 онд болсон. Би 2 дахьт ноцсон 8 онд. Тэр саарлаад буур лазар ер нь ямар удамтай тунад байсан юм байх вэ? Саар лазар болохоор манай нэг юу байт юм хол лазар болсон тэр
баруун арагийн улсын алдар төрлий гэдэг саар лазрын төлөв. Хол лазар байсан. Хол лазар байсан. Тэгээ тэрний төл саар л байсан. Тэр саарлын төл нь миний тэр алаг үрээ сүлд азар болсон юм. Буур лазар болохоор бүр дарганга. Схвадрын дарганга. Хингэж унгаа доо. Дөрчүү гэсэн. Дөрчүү. Улаан сайтай авраг зэрэг мөрний унгаа эзэн дөрчүү гэдэг юм байна. Тэгээ тэр зэрэг мөрний төрөл гэсэн шүү дээ. Төрөл гэж. Тий. Тэр буурлаад 11 оны болрынхаа улсын сурлаанд аригдсан байна тийм ээ. Тий. Тэгээ аймгийн бүсийг бас аригдсан болгоны хаврын аймгийн бүсд. Нам үзсэн. За тэрнээс хойш ер нь мөр ер нь яаж тохиж байна хоёр. Тэр буур лазарганы төл нэг бор дагын нэг шүтээний анхны нэг шүтээний нэг нээлт болсон шүү дээ. Мөрний их шүтээний. Тий, тэрэнд төрүүлсэн. Одоо бор лазар болсон байгаа. Тэгээ одоо тэр буур лазарганы төлөвд л үйж энэ да. Төлөөс нь гарч төлийн төл даа нэтлэн бүрганга суманд харигдаад заамар суманд харигдсан. Улаанбаяр дүүгийн маань нэг бэлгэн төгсөн дааг бэлгэн төгсөн одоо сая болж байгаа энэ авар. Нэдлийн хязаалан бүрэгт харигдаад заамар суманд харигдсан. За мөнхөрөх сайхан үлж гэнэ. Сайхан үлж гэнэ. Сайхан үлж гэнэ. Мөр уяатай сайхан байна уу? Сайхан байна. За та одоо оноос хойш мөр ер нь үйж эхэлв. Сумьялдахт үйж содын хэдэн онд хүртв та? За ер нь багасаа л хавлал хурдны мөрөнд за. Тэгээ яванда одоо хамгийн анх 87 онд өөрөө үйж өөрөө мөр хайрагд амаа үзүүлж байдаг. Өөрөө оноод өөрөө уяа. Өөрөө уяад. Аав маань бас нэг цавдар мөр ийдсэн бас. Тэгээ хоёр мөр маань нэг нь 7-8 тохиод миний үс намаа үзүүлж. Тэгээ өөрөө солдоодаад тэр үуч бас 7 дугаар ангийн хүүхдүүд чинь бас нөгөө ангийн хүүхдүүд бас баяр үргээд байдаг. Бас жоо эцэн маягтай. Өөрөө тэр үеийн дотроос арай том байлгаад байна. 7 дугаар ангийн хүүхдүүд бас 8 дортой хүүхдтэй бас. Тэгж бас сайхан эхэлж байлаа. Анхныхаа хариг авч байлаа. Тэрнээс бас тэгээд сом орон нутгата зөндөө сайхан хариг авчихлаа. Зөндөө сайхан хариг авсан. Дүү сайхан одоо заамар нутгийн анхны сайлралт байж боллоо тийм ээ. Тэгээд сайхан байна. Аавынхаа талаар сайхан дэлгэрэнгээр ярьж байгаа шүү дээ. Аавч ер нь мөр үйдэг хүн байсан уу? Ер нь мөр сайхан үйтгэл хүн байсан гэж яриад байгаа шүү. Ер нь ямар унгаа дуутай сум орон төгтөр хэрхэн яаж уралдаж байгаа. Манай аав сайхан мөр үйдэг. Ер нь хар залуугаас ер нь адууч байсан юм. Нэгдлийн адууч. Нэгдлийн адууч. Тэгээд тэрнээс ахуулаад тэгээд ер нь нэгд дараад нэгдтэй байхдаа тэгээд мөр уяад олон цагаан хайрг авч ялаа. Манай нэг хоёр их мөр байсан. Жалхаан цав дээр дэл төрн гэж хоёр мөр. Тэгээд орон нутгаас тойрсон хэдэн сумуудаас их сайхан олон хайрг авч ялаа. Одоо энэ давтан дээр жих баасхан тэр хамт үйдэг. Зовоод гараад тэгээд зовоодон дээрээс л морьтой гээд аваад ятаж нэг хөдөө зайдан гараа үйчин. Зарим зовоодон дээр уяал тийм л сайхан түүхтэй байлаа. Тэгэл ойр зэрэглэх хөрс зарлаас амдуудраа ингээд эдэн дэше тараал уралцдаг. Морьтой хөтлөөл морин дэрэгтэй тэгээд явцгаана. Бид чинь морьтой хөтлөөл өөрөглөө тэгээд явцгаана. Тийм сайхан тий. Тэгээд очиад оролцгаана тэгэл энэ юуны Болгон аймгийн хэдэн сумд тойрсон хэдэн сум, Төв аймгийнхаа сумынхаа энэ тойрсон хэдэн сумдаар ингээд олон харигдчихсан, олон сайхан наацгаж ялаа. Та нар хангалттай хүүхдтэй байхдаа зэрэг мөрөө оноод өөрөө уяад аригдчихсан. Тэрнээс хээрмөр. Тэрнээс хойш ер нь сумын хадаас олоор хүрсэн биз? Одоо хүртэл яах юм. Ер нь одоо нэг сайхан санаа сардуулж гэдэг нь сэтгэл хоногсон ч гэдэг нь ер нь одоо тийм наадам ер нь ямар наадам байна? За энэ бас нэг шүдэнгийн дадлагтай осоод сайхан. Бас нэг шүдлөө өрөө тэрнээс хойш ер нь харагдахгүй байжгаад өөрөө бас нэг мар уяад шүдлөө 10 онд харагдчихлаа. Самуу зүүж ялаа сумын. Тэгээд тэрнээс ахуулаад тэр өрөө олон харагдсан. Йоо хэнтийн Баян утгын мөнгөрд гэдэг нь хонгор сууд наазар болсон. Тий. Тэр голдон сайхан харагдсан. Сайхан буян. Өөмөр хурд талын уйснаар хүн авар одоо нэг галын уйснаар. Нэг галын уйс бид нар анх бид нар өөрснөө үүсгэн байгуулж. Тэгээ гордон бодон хамтлагаараа бас нэг сайхан доо клиптэй болгож. Өөмөр хурд гэдэг дууч нь одоо Монголын бүхэл одоо зориглол дамд аяг дууч. Тий. Ер нь өөмөр хурд талаа ер нь ягаад байгуулах болсон байгууллагад ер нь сайхан амжилт үзүүлсэн баг. Ер нь хамгийн одоо гал уягаараа явж дурлж байсан. Олон цагаан хариу төр авч ирсэн наадам гэдэг тийм наадам ер нь та гурвын сэтгэл дээр ямар наадамуд нэрэлтэй. Нэг зэрэг олон цагаан байгуулалтанд ороод зов яа зов явднааддаг. Тэрнээс ер нь манайч чараг ихний галаас шорог 5 жил 6 жил дараалан сум шилдэг.
Ёлгор 9 намнаас хойш 9 аваад явчихдаг. Манайх авдаг. Оо за. Тэний дээр надуулдаг нэг надуулдаг гэсэн. Одоо ч нэг 15 жил болж байгаа юм уу? 6 жил болж байгаа. Тэгэд манай 3-аас 4 жил л алдаа бол бос алдаа одоо шилдэгүүдийн шилдэг. сүүлийн 2-3 жил бол дараалал авчихна байна. Шилдгийг нэг 10 хэдэн жил авчихсан. Тийм гал баг. Тэг ер нь улсын хэмжээндээ бас нэг багийн хэмжээний бас анхны гал байдаг шүү. Манай өөр гал. Ер нь анхны гал гэж. Монгол улсын ер нь бас багийн хэмжээний тийм. Сумын хөш яг багтаа. Нэг зам байгуулалт оюун зөвхөр гавьяатын нөхөр балдарч гэдэг. Манай ураад үеийн тэр энэ дууны аюулчил тэгээд тэр хөмрө орд. Аян зөвхөр тэгээд дуу таваад идэж галыг их төргөө хугацаанд 5 жил мэлдээ тэмдэглээл төргөө хугацаанд олон гişүнчлээ усуу ингээд иргээр жилийн жид гişүнчл усуу мэдээлэл тэгээд уяач залуучаад ингээд явдаг. Хурдны донцгийн хүндий заяа бойнон дэлгэрсэн утаа хурдыг тахлах өгөөн харахаа хишги хүрсэн амхны галаа. За ингээд энэ жилийн хаврын уралдаан, зуны уралдаан, бүх уралдаануудлын сумынхаа манай залуучуудыг их өндөр амжилт гаргаасаа, ус устай их олон төрөв аваасаа гэж бодож байна. Найдаж байна, ер нь авах жоох гэд найдаж байна. За манай тосон замар нутагч маань одоо 100-ны монлоо, тод монлоо уяаж давуу хөө ах маань хүрэлцээрсэн. Одоо маш их баярлаа. Одоо тэгээд бид бүгдийнхаа одоо замар нутгийн ирэх тавийнхаа урилгаар хүрэлцээрч одоо замар нутгийнхаа уяаж тулсан сайхан сургаалынхаа үгийг харилж маш их баярлж байна. За ингээд давуу тод монлоо одоо маш их баярлаа. Тэгээд эрүүлэг хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрэй доо. За тэгээд та нар тааш гисэн урднаас удаан жаргаж сансан хүн сэтгэлдлэн төрөөс төмөлнийхөө их нааданд олон баярыг төрүүлгээрэй гэж байна. За баярлалаа. Эрүүл ачаахан өшгөө. За баярлалаа. Одоо Төв аймгийн манай аймгийн маань бас 2 тод толтой улс орондоо бас хийж хэрэгжүүлсэн. Одоо салбартаа тэргүүлж байгаа юм хүмүүс усж очлоод ахмадууд маань ирээд бас сургаалаа хайрлаа явлаа. Үнэхээр бас сэтгэл сайхан байна. Одоо бид ер нь бол зүгээр нөгөө түүхгүйгээр гэдэг юм уу ахмад настангүйгээр энэ одоо ирээдүйн залуучуудыг төсөөлөх юм арга байхгүй. Тэгэхээр түүхээ энэ үнэхээр түүхүүдээс энэ хүмүүсийн сургаал, энэ хүмүүсийн залуучуудад шин залуу уяачдад дээр нь өнөөдөр заамар сумын ард иргэдэд хичээх. Дээр нь одоо Монгол морь уламжлал, мал аж ахуй. Тэгээд цаашлах юм бол морь одоо морины салбарын морь гэдэг одоо амьтныг одоо яаж бас уйж бас өвөөс ойлгон тааруулахын гэдэг ч юм уу анхааруулах зөндөө олон зүйлийг бас ярьж сургаж ингэж сургаалаа хайрлж явлаа. Өнөөдөр сайхан арга хэмжээ бол сайхан өндөрлөж байна. Халахын наадмын түрүү магнаа хэмэрсгэсэн анир эрдээ хармаг хөвгий жавагатсан арруур наймганы хаа Хотны замрын хүндий заяа бойнон дэлгэрсэн утаа Хотны тахлах өгөөн харахаа хишги хүрсэн